Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Westinghouse American брэнд. Сайн мэцхан үзэгчдээ Weekend Vibe амралтын хөтөлбөр маань эхлэж байна. За өнөөдөр Синий телевизтэй хамтаага бүх бүсгүйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүд эрхийн хамгаалах өдрийн мэндийг хүргэе. Цэлмэгтэй бас баярын мэнд хүргэе. Баярлаа. За баяр сайхан уу. Амжихгүй байна баярлалаа. Ажил ихтэй одоо ойр шалгалт шүлэг ихтэй байгаа гэсэн манай цэлмэг. За тэгээ өнөөдөр бас Мартин 8 юм чи ер нь Мартин 8 болохоор бид нар чинь ингээл ер нь ээж дүүдээ эгчтэй те ингээл бүсгүүчүүдээ ер нь баярлуулахад дарганаад манай ирчүүдийн арга бол одоо тэгэл хоол унд хийх өнөөдөр ая тавга бүгдийг угаацсан бас харсан уу? Гэх мэтчтэй ингээл те юу байгаа л гэхдээ одоо цэлмэгч дээр ах эгч дүү байгаа л уу? Дээр эгчтэй шүү дээ. Дараа эрэхтэй дүүтэй. Эрэхтэй. Одоо дүү бол тэгэл өнөөдөр жинхэнэ гэрээ ажлыг бүгдийг хийж байгаа сте. Тэгж байгаа манад. Яг нөө өнөөдөр чинь яг өглөөний цагаа орондоо удаг өдөр байхгүй бидний. Ганцхан өдөр л удаг тий. Тэгсэн. Ер нь бол хөрхи тийш дээ бид чинь өглөөний цагаа бэлдэж байгаа юм чинь. Тэгэл яг өнөөдөр л орондоо удаг өдөр байна да. Цэлмэгтэй одоо энэ манай хамтран ажиллагч Westinghouse-ийн 130 жилийн түүхтэй Америк цахилгаан барааны брэнд гэдгийг бол жишээл сайн мэдж байгаа шүү тий. За энэ одоо нэг тосоо шарахгүй одоо агаараар гэж ярьдаг зарим нь тий уураач гэж ярьдаг тий. Шардагч тэгэхээр би чамд өнөөдөр одоо чикен зэ шарж өгье. За. Чикен бол гоё өстэй. Одоо залуучууд хүүхдүүд бол чикен бол бас идэх дуртай шүү тий. Би ч одоо гэртээ ирэхтэл ажил дээр ирж ирэхтэл. Харин цэргийн баяраа мартваа. Энэ хэдэн минутанд болт юм? Энэ болохоор чикен бол ер нь бол 20 минутанд болд юм байна. Тэгээ энэ дэш одоо чикен за тэгэл нөгөө нэг шарсан төмөстэй төмөс загас тэгэл кейк ус энэ дэр хийж болно. Энэ дэр ингээ бүгд тайлбартаа 160 градуст 25-30 минут кейк хийж болж байна. Стейк бас 180 градуст 10-аас 15 минут. Стейк болоо. Бекон бас шарна, пицца бас хийж болно. За өстө бүгдийг л хийж болно. За өнөөдөр тэгээд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр учраас гэхдээ ер нь бол бас бүр тэгж болохгүй шүү дээ. Одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гээл ажил хийхгүй байх гэсэн үг биш шүү дээ. Тэгш эрхтэй байна л гэсэн үг шүү дээ. Нийгэмдэр оролцоо тий. Тийм учраас тэгтэл яг нэг цаанаасаа нэг бичгтэйгээ хуйлч гэмээр ч юм уу нэг баярын өдөр тэгэл яалч нэг баярлуулаад цэцэг навч сарнаа тий өгөөл тэгэл хоол ундын нэг л хамаг юм хийж гүдэг дээ манай ирчүүд. Тэгээд яадаг л 3 сарын 18 болохоор начууд ингээ хоорондоо наалтахгүй юу? Наалтахгүй зүгээр эн чинь уураар шарж байгаа юм чинь нэг тос мостой шарж байгаа юм шүү тийм ш. Чи зүгээр л үз. Энэ бол одоо хамгийн сүүлийн үеийн загвар шүү дээ манай Westinghouse. Ингээ дахиад энэ төр нь гараад ирдэг юм шүү. Тий энэ дээр ингээд харуулаад дахиад. Энд тэгвэл гараад зинчсэн маа энэ дээр. Шууд гараад ирнэ. Одоо энэ 180 болоод байна шүү дээ. 180 чинь пиццагаар авахгүй юу? 8-аас 12 минут. 200 юм байна. 200 чикен. Молоо ажилтсан. Амархан юм би тий. Амархан. Гэл болоо. За одоо энийг болж байгаа хоорондоор үзэгч та бүхэнд бас Мартин 8-ны талаарх бас бяцхан мэдээлэл өгье. Тэгээд энэ Мартин 8 чинь 1908 онд анх одоо Америк нэгдсэн улсад бас нөгөө нэг энэ ажилчин ангийн эмэгтэйчүүд маань 15,000 орчим эмэгтэйчүүд нөгөө нэг ажил хайл зарласан байгаа байхгүй. Тэгээд тэр дээр юу хийсэн бэхээр баг цагаар ажиллая. Тэгээд ирчүүдтэй адилхан цалин авъя. За тэгээд сонгуул өгөх хэрэгтэй бай гэж одоо ингэж эхэлсэн байгаа байхгүй. 1908 он. Тэгээд 1909 оноос нь болохоор нөгөө Америкийн сэргэлэн намынх нь социалист намынх нь болохоор ерөөдөө энэ өдрийг одоо ингэ тий Мартин 8 эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдөр болгожээ гэж үтсэн юм лээ. Тэгээ 1911 оноос болохоор Австри, Дани, тэгээ Герман, Швейцар бол одоо тэмдэглэж эхлээд тэгээ яг 3 сарын 8-ны өдөр болохоор Оросд хийж эхэлсэн байгаа. Март гэдэг тийм Март 8 гэдэг чинь Мартин 8. Тэгээд энэ болохоор 1917 онд Оросд нөгөө нэг дайнаас болоод одоо маш олон эмэгтэйчүүд ингээ хохирсон юм байна. Тэр эмэгтэйчүүд болохоор талах ба эрхчлөө гэдэг юм бослоо зарласан юм байна. За тэндээс нь одоо тэгээ за эмэгтэйчүүдийн эрхтэй тэгшүүрхтэй бай, сонгуул өгөөлэй гэдэг ер нь эмэгтэйчүүдийн эрхэд одоо анхаарч эхлээд Оросд бол яг 1917 оноос 3 сарын 8 тэмдэглэж эхэлсэн байдаг байна. Тэгээ Мартин 8 гэдэг. Тэгээ Мартин 8 гэдэг. Тэгээд энэс одоо ингээд 64 жилийн дараагаас бол одоо тий одоо нэгдсэн үндэсний байгууллага бол одоо олон улсын юм одоо эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баяраа гэж тэмдэглэж эхэлсэн байт юм байлээ. Тэгээ ер нь бол Оросд одоо бид нар бол өнөөдөр бол ингээд 3 сарын 8-нд ингээд тэмдэглээл дуусчдаг. Оросд болохоор бараг 4-5 хоног үргэлжилт юм байна. Хятад бас ингэдэг гэж байна. Эмэгтэйчүүд уг нь бол засгийн газрын үндэстэн тий одоо ингээд хагас цагаар ажиллах уг нь бол тийм хууль дүрмтэй юм байна. Тэгвэл ер нь албан байгууллагууд нь болохоор бүтэн цагаар л ер нь ажиллаулаад байдаг юм байна. Сонирм байгааз. Тэгээ нэг сонирхолтой зүйл байна. Манай ирчүүд одоо 3 сарын 18 чинь бол ингээд нэг маргаантай байгаад байдаг шүү дээ. Цэрэгч явсан яваагүй гэж тэгээд байдаг. Тэнгүүд
11 сарын 19-нд дээ штэ. Ирчүүдийн эрхийг хамгаалах. Ирчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр гэж үзээд дэлхийн байршид 60 гаруй орн тэмдэглэдэг юм байна. Гэхдээ харамсалтай нь нэгдсэн үндэсний байгууллага энийг бол яг харах албаас орол хүлээн зөвшөөрөв гэх юм байна. За тэгэхээр бүгдээрээ 11 сарын 19-нд уулзцгаая. За таваас. За тэгээд Nuggets мань болж явах хоорондор хоёулаа хамтдаа тий. Weekend News-ийг хүлээн авч үзье. Сайн байцгаана уу үзэгчдээ, та бүхэндээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. За Weekend News мэдээллээрээ өнөөдөр сонин содон мэдээллүүдийг бэлтгэсэн байгаа. Эхний мэдээлэл e-спортын баг болох дэм Монголц баг одоо Монголын улсын үндэсний шгшээ багийн бүрэлдэхүүн нэгдсэн. Ингэснээр Монгол Улсын засгийн газар одоо электрон спортыг цаашдаа бүрэн дэмжих одоо боломжтой болж байгаа юм байна. Монголц баг сүүлийн жилүүдэд Азийн Counter Strike төрлийн бүх рекордуудыг эвдэж одоо дэлхийн часааны 3 дугаарт ирэмлэгдсэн байна. Тус багийнхан удахгүй ESL Pro League Season 21 болон Америкийн нэгдсэн улс, Швед, Австрали зэрэг улсуудад болох чансаа дээгүүр өрсөлдөөнүүдэд одоо өрсөлдөх юм аа. Монгол багийнхандаа цаашдаа уралдаан тэмцээнүүдэд нь амжилт хүсье. K-pop-ын хаан гэж яригддаг одоо бид бүхний сайн мэдэх Big Bang хамтлагийн Rapper G-Dragon Overmatch цомог гаргасан. Цомгийнхаа дуу болох Too Bad дуу нь одоо Солонгосын хамгийн өндөр цензуртай гэж яригддаг Million Top 100-д одоо 1-р бичигдсэн байна. Энэ клипэнд Эспа хамтлагийн Карина тоглосноор онцлог болсон юм а. За мөн одоо 2025 онд G-Dragon одоо дэлхийн аялан тоглолтоо хийж байгаа. За үүнээс өмнө 2017 онд MOTTE гэх аялан тоглолтоо хийж байсан. Америкийн алдар сагсан бөмбөгчин LeBron James NBA-ийн түүхэндх одоо 50,000 он авсан хамгийн анхны тоглогч болцсон байна. Ингэснээр бүх цаг үеийн онооны лидерийн амжилтаа ахиулж хизээж эвдэгдэшгүй байх магадлалтай амжилтын эзэн болж байгаа юм байна. Өнгөрсөн 7 хоногт Лос Анжелесийн Clippers багийг буулган авч LeBron James 17 он авсан. За энэхүү нийтдээ 49,999 он авсан. За харин дараагийн 2 дахь өдөр болсон тоглолтын дээрээ LeBron James төвгүүхэн 1 он авч одоо 50,000 он авсан хамгийн анхны тоглогч болж чадсан юм а. Америкийн кино урлагийн академи Оскарын 97 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Лос Анжелес хотын Dolby театрт болсон. За энэхүү Оскарын шагнал гардуулах ёслолын одоо шилдэг киногаар Америкийн найруулагч Шон Байкерийн Анори кино шалгарсан. Тус кино шилдэг найруулагч, шилдэг эвлүүлэг, шилдэг их зохиол, гол дүрийн эмэгтэй жүжигчнэр одоо төрлүүдэд шалгарсан байгаа. За мөн энэ Оскарын бас нэг онцлог зүйл гэвэл одоо Оскарын наадамд хизээч одоо K-pop уран бүтээлч оролцож байгааг юм байна. Тэр нь хин бэ гэвэл Blackpink хамтлагийн Lisa оролцсон байна. Өчигдөр Lady Gaga-гийн 8 дахь одоо цомог болох Mayhem нэртэй цомог цэцэгдсэн байгаа. За энэхүү цомог нь 14 дуутай. За цомгийн дуу болох Abracadabra дуугаа одоо Grammy Awards-ийн үеэр одоо цацаж шүтэн бишрэлттэй одоо үнэхээр гайхалтай бэлгээж барьж чадсан. За мөн Grammy-гийн одоо хамтарсан уран бүтээл гэдэг номинацид одоо Bruno Mars-тай хамтарсан The White in Smile гэх дуу нь одоо энэхүү цомогт нь мөн багтсан байгаа. За энэ цомог нь одоо Rick Rubin-ийн студид бичигдсэн байна. Weekend News-тэй хамт байсан үзэгчдээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Westinghouse Americ Brand. За сэтгүүлч хорлогийнхоо бэлдсэн Weekend News-ийг үзэж байгаа хоорондор бас өнөөдрийн бас Martin 8 буюу тий эмэгтэйчүүдийн баярынхаа цэлмэгтэн зориулсан Nuggets бэлэн боллоо. За энэ Nuggets бол Westinghouse-ийнхаа тосгүй шарагч гэдэг, агаараар шарагч гэдэг, уураар шарагч гэдэг тий. Ер нь л тэгэл тосгүй шууд ийсэн шүү дээ. Тэгэхэл юм гоё болоо гараад ирж байгаа байхгүй. За тэгэл зөндөө олон. Чи ийм их идэхгүй шүү дээ. Хэрэг идтээ. Идэн штэ. За. Үгүй л үгүй чаа. Бас баггүй өгчих гээд байна. Манай бах гоё хол идэм нөө. Биш нэх гоё хол идэгтэй ч л дээ. Тийм тасгүй гэхээр айгуу тийм гоё эрүүл. Тий, эрүүл болчих жоох тий. Заавал бид нэр сайн тос муу тос оливидын тос наран цэцгийн тос хэрэгэлсэн энэ сайн тэр муу гэдэг аахгүй зүгээр л тосгүй ингээл шаарчхад болоо шүү дээ. За Мартин баярлаа. За би энэ дээр нь Марта гэж бичээдхээ би энэ чилигээрээ Марта. За идэ үзээрэй. За. За чилээ. Энэ халуун нуутай нөө. Яа. Гойсон. Гоё юм байна тий? Гоё юм. За үнэхээр зөөлхөн бол юм байна. Гоё. Айгуу гоё аманд ороод ингэж ямар juicy тийм байт юм байна. Ингээ гоё амттай болсон юм. Тэгээд
Одоо бас чивт ярьж бас идэх зав байхгүй байгаа. Ягаад гэвэл зочд маань ирсэн байна. Тэгээ өнөөдөр Мартин 8-ны баяраар бол гэр бүлийн сайхан уран бүтээлч дуучин хүмүүс бас урьсан байгаа тий. Тэгээд нэвтрүүлгээ дуусны дараа Мартин 8-ны нагаацаа ая тухтай дээрээ. За тэгээ бүгд хамтаа өнөөдрийн зочноо хүлээж авцгаая. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica. Арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. За нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсанд баярлалаа. Манай нэвтрүүлэгт дуучин Даш Чанаров, Гэргийн Оюнбат нар оролцож байна. Амралтын өдрийн мэнд төргий. Баярлалаа. Амралтын өдрийн мэнд төргий. Одоо ингээд Синик телевизийн хамт хоолнд одоо бас сайхан нэвтрүүлэгтээ оролцож байгаад баярлалаа. Ямаага жилийн мэнд төргий. Ямаага жилийн мэнд. Сайхан шинжлэх хоёр маань. Оо бид хоёр сайхан шинжилсэн. Зөндөө их бууз идэл ерөн жоохон жин нэмэл байна. Өнөөдөр чинь бас олон улсын эмэгтэйчдийн баярын мэнд дээ. За тэгээд Оюнбата баярын мэнд төргий. Өнөөдөр чинь бол тийм Мартин 8 олон улсын одоо тийм эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрөө. Тэгээд та хоёр манаас энэ өдрийг бас яаж тэмдэглэдэг вэ? Манай Даш Чанаров одоо гэргийг одоо яаж баярлуулах вэ? Өнөөдөр ч одоо бүх ирчүүд баг эхнэрээ гарыг нь осон төрөгдгөө байхаа тий. Тийм ер нь тэгэл одоо нэг халамжаас л ер нь эхлэндээ. Тэгээ ерөнхийдөө бас тодорхой хэмжээний одоо нэг бас сюрприз бэлэгтэй. Тэгээд ерөнхийдөө тэгээ бас энгийн бас тийм байдаг та ер нь бол. Өнөөдөр баярлуулсан байна арай. Баярлуулж амжаагүй байна уу? Ер нь бол өглөө сэрээгээл тэгэл хөөхөн үнсэж мүсэл. Өрд үнслээс арай нэг баярын үнсэлтэй. Тий, арай нэг баярын үнсэл. Шүн мөн чи бас тэгэл тэр чинь бодоол унтчих юм. За өглөө яг ингэж сэрээдэй гэлээ. Хүүхд тах чинь бид нар чинь нэг ээжигээ, эгчигээ те ингээл эмгтээчтэй баярлуулахдаа тэгэл хэвээр гэр орноо цэвэрлээд их суужаа гээл бээс хогоо ширдэл хамаг хийж өгөөл тэгэл 3 сарын 9-ноос буцаал. Тийм шал өөр нэг хэвэндээ болчихсон. Буцаал хэвэндээ. Тэгээ 3 сарын 8-нд л ер нь ингээд бүсгүүчүүд маань баярлаж ирэх нь хамгаалагдаад байна уу? Гайгүй үстэй манай хоёр. Гүү ер нь гайгүй байх тий. Та хоёрын манаас нэг танилцсан түүх маш сонирхолтой байлаа шүү дээ. Танилцсан түүхээсээ совалцвал 3 жил фэйсбүүкээр харьцсан гэж байна тий. Өөрөөр нь огт танихгүй байж байгаа л ингээд шууд найз өсөлж явуулаад танилцаал гэсэн. Тийм шүү дээ. Тий нөгөө авиаслог монголчуудад манай хүн ч нөгөө хамтлагаараа оролцож байсан. Тэгээд бас ингээд нөгөө дуулахын сонсч унсаал ерөнхийдөө нэг ярилцлага даа нэг иймэрхүү юмацтай гэл ерөнхийдөө нэг тэгж харцсан байж байгаа. Тэгээд яг танилцъя гэж анх очиг юм уу. Тэгээд танаад ингээ хамтлагт амжилт төсөе гэж бичиж байгаа л тэгэл ер нь тэгчээр байгаа л. Тэгвэл оюумаа тэгж өвсөн шүү. Тийм амжилт төсөөл нөө италиар бичсэн. Тийм үү. Тэр нь айгүй нөө сонирхолтой тэгээл бас чинь би тэр болгон ер нь хүмүүс нэг италиар тэгж бичихгүй шүү дээ. Тэгэхээр чин тэр нь угаасаа анхаарлыг маш их татаал. Тэгэл угаасаа чинь бас судалгаа явна шүү дээ тий. Чи яагаад италиар бичвэн итали хүн юм болов аа. Тэгээ манай хүн чи өөрөө бас нэр мөр айгүй өөр юм. Бати сам банкет нэртэй байсан юм ба. Тий аяах нь оюун бат гэдгийнхаа батуу болгосон юм уу тий гэж би дараа бодсон шүү. Тэгэл ороод үзсэн чээр тэгэл маш их угс Монголд амьдэрдэг ингээл гэл. Тэгэл угаасаа ороод хариугаач гоё бичлцэл. Тэгэл яг 3 жил яалтчихв тэгэл тасралтгүй бичсэн. Би бол тэр нөө бичиж байгаа хугацаанд бол уулзъя л да гэж бас маш их одоо санал хүсэл тавьсан. Тэгэл нэг одоо нэг гоё бүх юм нь одоо ингээл гоё одоо нэг цаг хугацаанд бүрэлдээл те. Тэгэл бас нэг зайсан толгой дээр уулзж исэн байдیں۔ Хамгийн анхны толгой дээр зөө. 3 жил бүр яг сошиалаар харьцаж байгаад бүр огт уулзахгүй байж байгаад 3 жилийн дараа уулзсан юм тий. Тийм. Тэгсэн. Ямар их итгэл хүлээлттэй. Хүрэн зүрхээ хөшрүүлэг хүлээлээ. Тэр хооронд нөгөө яг ингэж бас нөгөө нэг зүгээр ингээд чатлаад байгаагүй. Нөгөө ингээд ховын одоо ингээд нөгөө үзэл бодол амьдралын талаарх ингээд тэр мөрийг ингээд өчөөд тахад бодвол нөгөө цаанаасаа бас ингээд нөгөө яриа нийлээд ч юм уу те дахиад бас ингээд юм бичмээр санагдсан болохоос 3 жил бичсэн болов. Манай хүн чи айгүй их гоё дандаа нөгөө нэг тийм шүлэг бичиж бас явуулдаг байсан. Тэгээ би чинь бас толгой хайжруулах гал бас бүр дөрвөн зүрдээс зохиодог байлаа шүү дээ. Ер нь айгүй гоё ингээл шүлгүүдийг бичнэ. Тэгээ одоо хүртэл одоо бит хоёрын анхны уран бүтээл баярлаа хараа гэд дуу одоо бас мэдлсэн манай их нэрийн шүлэг. Би чинь бас яг нөгөө төв дуудлага хөдөө явцсан. Хар зүрхний урлуу угаасаа явсан. Тэнд чинь тэгэл бас 2 хонсон тэгэл сүлжээ мүлжээ байхгүй. Тэгэл угаасаа хүмүүс чинь хар зүрхний өхнөр рүү явахын тулд чинь бас
айгүй их нөгөө хүмүүс залбирч өөрсдийнхөө бодол санаа зорилгоо ингэж даатгах юм билээ хүмүүс. Тэгэл тэд чинь нөгөөсөө бүх юм цаанаасаа бүрлэлч юм уу нөгөө хүмүүс чинь хөрвөөж мөрөөгөл нийтээрээ хөрвөөж байгаа. Би чи юугаараа тутах бас нөгөө ичимхий хүмүүс явсныгаа дөр ганцаараа бас жоохон бүр улам илүү залбирлаа батчулаа тий. Тэгэл ингээ сайхан уулзуулж өгөөч гэж залбирсан юм уу? Тэгээ улам одоо ингээ бүр тий зүрх сэтгэлийг татаад одоо үнэхээр одоо миний одоо заяаны хань байна одоо бүр дотроо ингээ бүр маш их гой залбираал. Тэгэл ирээл бас мессеж бичсэн чинь бас жоохон дахиад жоохон мессежээс бичихгүй шүү. Тэгэл ерөөхдөө тэгэл уулзаал. Тэгэл ерөөхдөө улам илүү гой бие биендээ татагдаал. Тэгэл кино үзээл. Тэгэл хүмүүсийн яг усуудын гой хийдэг зүйлүүдийг хийгээл. Тэгэл ер нь улам тэгэл маш хурдан угаасаа ээж нартайгаа танилцаал. Тэгэл бэрээ гуугаал. Тэгэл ер нь хатминда тэгээд одоо хөргөн болоод амьдэрсэн да. Аа. Анхны болзон дээр ер нь ямар сэтгэл төрж исэн бэ? Би нэг анх удаа хараад. Тийм. Тэгэд чинь нөгөө Титаник дээр яг болж байгаа юм шиг бүр юм. Жо фаны маягаар шүү. Маш ямар ч жоохон сэрүүхэн байсан юм уу та. Айгүй ингээд цонх цантаад байгаа байхгүй яа. Манай үзрийг зөв фаны маягаар дараа нөгөөсөө ингээд чи тэгээд нэг олон юм яриад ингээд цонх гарчаал зогсоод байсан чи тийм үү те. Суугаад байсан ингээд. Тэгээд тэгж идэв шүү дээ. Тэгээд уусаа маш их ер нь бол бас хичээсэн. Ер нь хүн өнгөөсөө хичээхэр чинь тэгэл ер нь нэг сандралтай тэгэл догдолтой тийм нэг уусаа гой болгоч юмсан бүтээгч юмсан гэж л ер нь уулзж байгаа шүү тийм үстэй. Таны хувьд ямар байсан бэ? Тэгэл нөгөө бит хоёрын сандрал бол арай өөр гэх юм уу да. Манайхан болохоор амар их ярилсан байхгүй. Ерөөсөө амар их ярилсан би тэгэл би болохоор сонсоод исэн мөртлөө цаана ингээ айгуу сандралтай. Тэгэл бас айгуу сандарч байсан. Хөрөмдөрөөс нөгөө бие биенийг асуудаг штэ нөгөө нэг бадикийг өргүүлээд эсвэл нөгөө нэг дублийг өргүүлээд те хин юм бэ гэд. Тэр шиг манай хоёр одоо ингэж тэгэхээр даш чанар гэвэл баруун гараа өргөе. За бодож байвал хэрэв Оюнбат гэвэл зүүн гараа өргөе шээ. За. Эхний асуулт нь за Цэлмэгээс дундаас нь өөрийнхөө бас бодож сонирхож асуултаа асуугаарай заа. Та хоёрын хэн хамгийн гомдомтгой вэ? Гомдохгүй өргөд илүү шууд гомдоод эхэлж байгаа юм ингээд асуусан чи. Тийм магадгүй бас сүүлийн үед ер нь их жоохон тийм болоод манай тэгтээ би ер нь бас жоохон буруу гэж дотор өөрөө бодож байгаа. Хүн өөрөө гомдлыг ер нь тээж болохгүй юм байлаа гэж аль болох засъя гэж бас. Гомдомтгой ер нь тонимхай ерөнхийдөө нэлээд сэтгэл зүйнтэй хүн баггүй юу. Тэгээд өөрөө ч гэсэн хүний гомдоочих гэж бас их боддог. Яг тэр эрчмээрээ бас нөгөө өөрөө ингээд айгүй хурдан ерөнхийдөө тэнцэн л явж байдаг шүү дээ. За хин хамгийн цэвэрч вэ? За. Хамгийн сайн хоол хийдэг вэ? За би таваа гэнэ. Бас сонирн байгаа. За би бол яг одоо Оюнбатыг ч юм ингээл заавал эмгтэн ч юм уу ингээл хүмүүс хоол сайн хийдэг гэж боддог. Би нэг сайн хоол гэхдээ яг манай хаяхан хийхээр бас амттай хийдэг гэж ирчээд бас тэгээд байдаг. Тийм хаяад манай хүн чи өөрөө бас 2 дугаар хоолыг нөө дахиад махаг айгүй гоё шаарддаг. Би бол хизээч тэгж харж чадахгүй шүү дээ. Хин хамгийн ирэх байдаг вэ? За энэ тал дээр одоо бит хоёр хоёулаа зэр 8 эрэхтэй. Та хоёрыг хин хамгийн юм аа. Ер нь даш чанарал юм шиг санагдавчлаа. Үгүй юу? Үгүй би бол одоо нэрээ гэж хэлсэн юм зөв. Тийм ах би ер нь айгүй юм аа биш үгүй. Хин Оюнбатын хувьд одоо яг дуучин мэрэгчлээ юм уу? Үндсэн мэрэгчлэн тий. Үндсэн мэрэгчл маань би чинь өөрөө дизайнер хүн байхгүй, график дизайнер байхгүй юу. Тэгээд ер нь бол одоо сүүлийн үед бол дуучны мэрэгчлэр даш чанар багшийн удирдлаганд ороод их л юм суулж юм да. Хамгийн анхны багш нь бол нөгөө Америкийн алтар дуучин Сара Брайтман гэж би боддоо шүү дээ. Манай үуч багасаа Сара Брайтман их сонсч байсан тэгэл надад тэгсэн шүү дээ. Тэгээ сонссоор гол багш нь болсон. Тий ер нь бол яг сонсон гэвэл айгүйх дууг нь сонсоол тэгэл хоолоогоо янзлаад ингэж дуулыг. Манай хүн чи ер нь бол багасаа айгүйх дуу хууранд дуртай байсан ингээ хөгжим сонсдог. Би бол ер нь бас нэг тийм айхтар дуу хууранд дуртай байж байгаагүй. Нэг сонирхдаггүй зэрэг яг энэ мэрэгчлийг сонгох болсон шалтгаан. Тэгээд дуучинд одоо бас одоо мэрэгжлийн дуучин те одоо дөөрийн дуучнаар төгссөн юм шүү дээ. Тэгээ манай хүний нөгөө ээж нь хэлдэг байхгүй юу. Ингээд гэтээ яг дургу бол биш бүр юм жоохондоо нөгөө дөнгөж хүүхдүүд чинь хэлд ороод ингээд дуумуудаагаас доолдог үе дээрээ ингээд автобусын цугаа цэцэрлэг рүү явах замдаа яг тэр жолоож байгаа хажуудалдан суучаал юу л оройтсон бороо гэж дууг аяг. Оройтсон бороо гэсэн цангинд л дуулдаг байсан гэсэн. Тэгээд тусаараа надтай жоохон оройтож авчихсан юм болов. Тийм нэг гэр бүлд ч угаасаа нэг урлаг хүн байхгүй. Тэгээ ер нь бол компьютер энэ чиглэлээр явбал ер нь зүгээр шүү дээ гээл. Тэгэл бас яг үнэхээр тэгэл бас
амжилт яах вэ хүү гэдээ бас мэдэхгүй шүү дээ. Бас ер нь бол манай урлагийнхан бол ер нь айгүй нөх хэцүү мэрэгж штэ л гэж манай гэр бүлд бол тийм бодол байдаг байсан. Тэгэл ерөнхийдөө сургуулаасаа гараад ах дээрээ ажил хийгээл ер нь бол нэлээд ажилласан. Тэр ажлыг хийгээл яг мөнгө авч байгаа ч гэсэн яг миний тэр дотор нэг хүсэл байж тээ бүр цаад бүр нэг тэр гүнд. Тэгэл би одоо юу хийх ёстой юм бэ? Яах ёстой юм бэ гэж амар их асуудаг гэсэн өөрөөсөө. Тэгэл нэг караокед хаяа дуулчихна. Тэнгүүтээ бас тэгэл жоо уйлж мөлөлтэй амар сэтгэл хэцүү авч дуучин өөрөө тэгэл хүнийг угаасаа бүр тэгэл уйлуул дивчин. Тэгэл амар гоё нөгөө дуунууд шиг караокед дуулаад тэгэл амар тэгэл яг тэнчнээс нэг амар гоё мэдрэмж аваад байгаа хөөхгүй нэг л тийм. Маа найз надад нэг баасан хөөгээд багшийн дугаарыг өгсөн опера сургууль. Дугаарыг надад өгсөн байсан байхгүй. Тэгээ би нөгөө кабелаа татж байгаа л ерөөс энэ биш байна. Би ийм хийх хүн биш миш гэж дотроо бодоол ч юм уу тий. Тэгэл нөгөө баасан хөө багш руугаа залгаал. Тэгэл тэр хүн рүү залангууд. Би чи манад надтай хурж ирээд уулзгээл. Манай баасан хөө багш ихнэр нь Жавцан дулам гээд мундаг ардын жүжигч юм үнэхээр тийм мундаг хүн байсан. Тэгээд би опера сургуульд анх ороод миний урлагийн зам л ерөөхдөө ингэ нэрэгдэжсэн тий. Айгуу их адал явдалтай бартаатай зам туулсан байгааз. Хиний Оюнбатын хувьд бол одоо дас чанарын багш бол одоо тэгэл дуулалтын техник гам гэл одоо зааж өгч байна. Тийштэй ер нь бол өглөө босоод одоо ингээл хоолойны дасгал ингэж унш амцгаагаа тэгэж аав гээл тэгэл яалтчгүй одоо мэрэгжлийн дуурийн дуучин хүн шүү дээ. Тэгэл одоо өглөө босоод хоолойны дасгал хийдэг гэж. За дөрвөлөний хоолойны дасгал яа. Оюнбатын хувьд гэхдээ ер нь бас их гоё тийм pop стилээр дуулт юм байл шүү дээ. Одоо нэг pop opera гэж одоо бас орсголоо байдаг шүү дээ. Тэрэн шиг манай хоёр бол нэг duet pop opera гэж шүү дээ. Даш чанарыг бол одоо ингээ гоё опера тийм хоолойтой. Тэр бас яг тэр pop opera стилээр яг дуулж үзье гэсэн бас бодол байгаа. Яг энэ дуулж эхлэе гэсэн санааг хинээс нь гарсан. Хамтдаа дуулах санаа. Тийм би оюукаг чинь бүр дуулуулах гэж юм бүр айгүй их одоо үзсэн байхгүй. Ерөөсө чи нэг дуулаад гаач гэлдэг. Төвгүй л. Тэгсэн мөртлөө ингээл өөр мөр юм хийж байгаа чи ингээд дуулцсан явж идэг. Гэхдээ нэгээ тийм аятайхан тембер сонсогдоод чи нэг дуулдаа гэлдэг. Дуулахгүй. За хоёулаа зөв энэ дууг нэг хийж үзье. Энэ Felicita гэдэг энэ дууг ерөнхийдөө дуулж үзье чи нэг сураат гаач гэл. За нэг дуулдаа гэлдэг. Үгүй гэлдэг. Үгүй би өөр нэг ажил байж дээр очиж байгаа би нэг жоо бэлтжээд ирнэ гэл. Тэгээд уул нь бол нөгөө нэг яг дуулаад ч юм уу ингээд хажууд нөгөө хүн багш бас байж сонсчиж алдаа дутагдیں۔ Тэгвэл яг өөрөө ингээд дуулаад тахаар ер нь их тэгж алдаа дутагдлаа нэг мэддэггүй. Би ч бас өөрөө ингээд дуулна. Тэнгүүд хүн яг хажууд сонсчиж бүр нарийн өн чин тэмч үгээч жоохон гэхэд ингэж бас хэлүүл илүү үр дүнтэй байдаг. Тэгэл ямар ч ясан тэр Felicita гэл уран бүтээлэг бол манай хүн бол маш сайн дуулсан. Би бол бас маш их бахархаж байгаа. Бас маш их авьяастай баяр хүргэе. баярлалаа. Бис ерөөс хэлж байгаа үгс тэгэл ингээл сэтгэл хөдлөл хэлцдэг байхгүй. Би зөв нэвтрүүлэгт орохоор хайраас их олон бас сонсч үзег юм уу сонсдог шүү дээ. Дандаа л нэвтрүүлэгт орох юм байна. За яг миний бас алдаа татагдал бас зөндөө байгаа л да. Тэгээд уус яг ингээл бас ярилцахад бас нэг тийм айхтар чөлөөтэй бас ярилцдаг. Тэгээд ер нь бас жоохон дотгошоо бүрэгч юм уу те ер нь тэгтээ ер нь одоо хүн дутагдлаа мэдчихвэл аль болох хил гаргахыг хүсдэг ер нь бол. Тэр нэг хоёулаа урлагийн хүн болол ингээл дуулаад оройгоор ингээл тоглолттой ингээ явах ч гэр бүлийн ажилуудаа их орохтой ш. Тэгэхээр тэрийг ер нь бодсон уу та чанараа? Ер нь гэхдээ бас яг хүүхдүүдтэйг бол аль болох мэдээж хамт байх их чинь те одоохондоо цэцэрлэгч авч байгаа болохоор тэгэл хүүхдүүдийн завгүй үед манай одоо аав ээж нар манаавал явж гин тэгээд бас нөгөө талаараа давуу тал гэх юм бол гэр бүлийн эхнэр нөхөр хоёр ер нь хамтдаа зүтгэжээвэл бас их зүгээр юм байна гэж бодсон шүү дээ. Бас нэг зорилготой байна. Тийм нэг зорилготой. Тэгээд мэдээж хүүхдүүдтэй л аль болох цаг зав гаргах юм бол нөгөө хамтдаа явж байгаа болохоор тэрээс шууд ингээл манайх одоо ингээд нөгөө ажилтаа гэл ингээл өглөө гараад ороо орж ирдэг. Тэнгүүд би ингээл өдөр зөнгөө гэртээ байдаг ч юм уу те. Тэгэхээр бас нэг жоохон одоо мэдээж хүн чинь ингээл санан тэгээл сүулдэ одоо ингээл өөгүй дандаа ганцаараа байдаг гэдэг ч юм уу нэг тиймэрхүү асуудлаас гарч ирсэн ч юм уу. Тийм би хоёр чинь бас угаасаа ингээл яг ихэнхдээ л хүүхдүүдээ л ингээл аваад угаасаа санаад байгаа юм чинь жоохон хол мол эсвэл орой морой ч юм уу жоохон оройтой 10 11 гээл очихор чинь санаж байгаа юм чинь. Тэгэхээр заримдаа бол угаасаа хүүхдүүдээ байн гавж явал ээжигээ машин дотроо хоёр хүүхдээ харуулаад тий. Сая тийм тэр чинь баян онгорлоо бас шинэ жилээр бас өргөдөөд очиход хүүхдүүдээ орхисон чинь бас санаад байгаа юм чинь. Тэгэл заримдаа нөгөө хүүхдүүд чинь стресстэй л гэл ингүүт чинь
бас жоохон тэрийг л даваа гарчих юм бол ер нь тэгэл бусдаар бол гоё л да. Заримдаа ч бүр нэг уур хүрхий байдаг ш. Яа хурдан цэцэрлэгтэй юу гэж баг хэлчихвэ санагдав. Манайч одоо яг хоёр дэрсгэн жоохон байхгүй юу. Тэгээ эд нөгөө ингэдэг үе дээрээ тэгээд одоо ч нэг хоорондоо үдцэл хашхраал ойрлолтой. Тэгээ манай хүн чинь өөрөө нөгөө айгүй эмоцны хүн болохоор ч. Тийм манай хоёр охин ч яг бас аавыгаа охтууд ч ер нь жоохон аавыгаа дуурайх магадaltaй юм уу. Ер нь жоохон тийм хоёулаа эмоцолны яваад байгаа юм байна. Дээд өнгөрлөх яриад байгаа ч. Тийм ээ ааваа юу гэдэг вэ гэдэг. Ааваа чи яагаад байгаа бэ? Хой гэдэг. Эхнэрээ санаад байсан болохоор дуучин болгоод ажидад дөвөт болгоод аваа ирсэн байна л да. Тийм. Одоо хүүхдүүдэд авцгаа гэр бүлийн дуучин гэсэн. Тийм одоо гэр бүлээл одоо яг нөгөө нэг бас хамгийн ихний уран бүтээл чандам нэрднийг тэгэл юм дуулчих гэж бодоод байгаа шүү дээ. Гэр бүлийн одоо гоо юу вэ гэвэл манай тийм ээ чандам нэрдэн гэлээ. Одоо таны үед сая ингэж хэлсэн шүү дээ. Нөхрөөсөө нэвтрүүлэгт орохоор ингээд урд нь сонсож байгаа үгнүүдээ сонсдгоо гэд. Тэгэхээр дөнгөж танилцаад татнасаад явж явах үедээ нөхрийнхөө болон эхнэрийнхээ яг аль зан чанарт нь илүү их татагдсан бэ? Надад уусаа ингээл нөгөө хамгийн анх угаасаа уулзахад нэг юм ингээд чаталж явах чагаасаа мэдгэжсэн л та. Яг одоо ингээл нөгөө ярьж байгаа шигэ юм ярих юм бол ингээ бүх юмаа ингээ удалцдаг. Нөгөө тэгжсэн байхгүй, ингэжсэн байхгүй гэд. Тэр надад айгүйх тийм нөгөө айгуу тийм сонирхолтой тэгээд юм гайхмаар юм шиг тэгснэ ингээд надад айгуу таалагдчихсан. Тэгээд нөгөө ямар ч нөгөө баг маг өмсөөгүй яг л ингээл ерөөсөө л би ийм л хүн гэдгийг надад ингээд дэлгээд харуулчихж байгаа юм шиг. Тэр нь айгуу таалагдчихсан. Одоо ч гэсэн яг тэр хിവэрэл байгаа. Таны хувьд? Тийм миний хувьд бол одоо дандаа л юмыг өнгөтэй өөддөө гэгээлэг битээ тэгжи дандаа сайхнаар бодч гэдэг юм уу те. Тэр нөгөө амьдралаас ингэж дандаа бүх зүйлүүдийг ингэж сайхнаар нь би одоо заримдаа сэтгэл санаагаар унчаал айн болохгүй байна. Боли моли гэл тэгэнгүүт чинь одоо нэг өргөж өгөл те. Бити наад чинь чадна чи чадна амжилт энэ гэл те. Тэнгүү чинь тэр амьдралын ер нь дандаа нэг тийм зүйл байлаа гэхэд тэрийг дандаа ингээд амар гоё талаас нь хардаг. Энэ нь бол зан чанар бол би бол яг эхнэрээсээ энийг олж харсан. Үнэхээр гайхамшигтай зан чанар. Баярлалаа. Хоёр одоо бибинэргөө харж байгаа да. Бибинэр харжсэн шат Мартин амны мэд хүргье гэдэг. Жаргалтай шинэ жилэн тэгээд ер нь олон уран бүтээлүүдтэй бас одоо хэдэн уран бүтээлтэй болсон бэ? Бид хоёр сая сүүлд 11 дэх уран бүтээлээ. Одоо энэ гарч байгаа чи дэх уран бүтээл. 11 уран бүтээл. Бид хоёр ч тийм ер нь одоо бол яг 9 албан ёсны 9 10 байгаа. Одоо бол нэг 11 дэх уран бүтээл манд гарч байна. 4 л cover дуу байна. 11 нь 7 уран бүтээл шинээр хийсэн байна. Бараг цомгийн одоо ер нь бараг цомог гаргахаар л болсон. Тий одоо бараг 11 12 болж байгаа. Тэг жаргалтай шинжил дууны тухайд би цомхон жоох юм ярьж болох уу? Студийн маань гол хүмүүстэй санжаа ах маань миний жаргалтай шинжилгээд бас гоё дуу байгаа шүү дээ. Энэ дууг дуулаач гэгээд санал тавьсан байхгүй. Тэгээ би сонсонгууд ч угаасаа маш мэддэг. Үнэхээр гайхалтай дуу. Тэгээд за тэгвэл хоёр тэр ган очиргээд шүлгийн бицээ хахасаа зөвшөөрлийг аваарай гэд хэлээд тэгээ би заалгаад ган очир ахруугаа заалгасан чи туртаа дуул гэж хэлээд албан ёсоор бас энэ дууга дуулах зөвшөөрлөлтөд дуулсан. Тэгээ бит хоёр дуулаад фэстэй тэгээд яг би бас бит хоёр бас анх л нөгөө нэг бас ингэж Монгол дуугаа те бас олон төгссөн дуугаа бас анх удаагаар бит хоёр ингэж одоо coverлж гэх юм уу эсвэл одоо шинэ хувилбараар бит хоёрын 3 дахь хувилбар болж байгаа. Амар жаргал мегмарсурын ихч хоёр маань анх угаасаа бүр маш их төмөө олондоо хүргэсэн. Тэгээд нөгөө Facebook дээр нөгөө нэг бит хоёроосоо зөвшөөрлөө авахгүй дээ гэд хэлчихсэн байхгүй. Тэгээд би бас энэ дээр бас сэтгэл маш их эмзэглэж явд юм аа. Яг нөгөө хөгжмийн зохиолч үг бичсэн ах хоёроосоо л авцсан. Хоёроосоо бас аваагүй. Тэгээд уушлт хүсэж байна гэж би бас хэлмээр байна. Тэгээд энэ дуу бас хамгийн анх маш сайхан дуулж амьдруулсанд маш их баярлаа гэж хэлье. Гэхдээ маш сайхан санагдж байна л да ингээд уран бүтээлчүнд тэгэл уушлах чадаагүй холбогдож чадаагүй өнгөрчих биш те ингээд албан ёсоор ингээд уучлах нь албан ёсны юм хийнэ чим бас сайхан шүү дээ те. Бас бодоогүй л бас алдаалахгүй ер нь бол Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Westinghouse American брэнд. Манай оюун бодгчийн хувьд түрүү нөгөө нэг гоё шүлэг зохиодог гэдгийгсэн шүү дээ. Тэр одоо нийт 11 бүтээлээс одоо шүлэг нь оролцсон хитэн бүтээл байгаа. За яг хамгийн анхны яг өмнө нь бол би яг хайртай ганцаараа уран бүтээл хийж байхад Монгол Усгүй гэдэг нэг дууны шүлгийг нь бичиж өгч ирсэн. Тэгээд яг хамтдаа дууснаар бол хамгийн анхны уран бүтээл нь Баярлалаа хайр байгаа. Тийм тэгээд бүх нэгийг л одоо хайртай зориулж бичсэн хайрын тухай шүлэг байгаа. Тэгээд одоо харин 3 дахь уран бүтээл маань
Одоо сая сүүлдгэн гарсан шинэ уран бүтээл амьдрал ямар сайхан байгийн үгийг одоо бичсэн байгаа. Аян одоо манай цацрал ах гэсэн одоо яг бидний хамтарсан албан ёсны 2 дахь уран бүтээл нь аян шүлэг дуу гэл. Гэртээ байхдаа тэгээ манай ах маань нэг өөр те одоо яг уран бүтээл хийхэд яг юм ажлын шугамар байдгүй байл эсвэл ер нь хэр хатуу байдаг одоо яг урлагийн багш нар чинь ер нь ингээм амар шаардлага өндөртэй ингээд тэгээд гэдэг шиг тийм юм танд ер нь харагдаж байна уу? Манай хүн бол маш их тэрхийг хүсдэг бах ер нь. Тэгээ нөгөө чаддаггүй байх л та би чинь нэгээд яг нөгөө яг багш гэж яг боцоо харж чадахгүй байгаа шүү дээ. Тэгээд жоохон ингээд тэгээ чи ингээд гингүүт нь ингээд нөгөө одоо тунж мөнэл буруу хараад байгаа болоос удаач хэцүүлээдэг байна. За тэгээд хоёр минь бас шинэхэн уран бүтээлээ бас үлгэдэн авсан байгаа юм байна. Тэгээд бас өнөөдөр бол одоо олон улсын тийм эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр болж байна. Бас бүсгүүчүүдээ өнөөдөр Синеклисттэй хамтаага тийм бүсгүүчүүдээ бас зорилно нэг сайхан айдуу бариач. Одоо дуулах гэж байгаа дууны маань үгэнд одоо Амгалан Монгол айл гэдэг нэртэй. Тэгээд ер нь бол нөгөө уншиж байхад хамгийн том ад жаргал юу вэ гэдгсэн чинь амар амгалан байх гэдэг юм билээ. Амар амгалан гэдгийн цаана маш олон утга байдаг. Хэлсэн үг. Тэгээд тэр утгаараа Монгол айл бүхэн одоо ад жаргалтай байна гэдэг тэр гэрт амьдарч байгаа бүх хүмүүс л амар амгалан ад жаргалтай байхыг бит хоёр ерөөн одоо хүсэж энэ дууга зориулсан дуулъя да. За баярлалаа тэгвэл хоёрыгаа тайз руу урьж байна. За баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Тайван амгалан амьдрах Монгол. Хорвот мөнхөд бадрах айлыг эрхмэх агуу ертөнцөө таван хэр хангайгаараа таван хошуу масурэг таван тансаг идэгэм бил хасан таван амгалан амьдрах Монгол. Хангайгаараа таван хошуу масурэг таван тансаг идэгэм бил хасан таван амгалан амьдрах Монгол. Таван жаргалтай Монгол. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica. Арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол
тухайн хүний соёлын илэрхийлэл юм. За хоёр зочиндоо маш их баярлалаа те. Амгалан Монгол айл гэж энэ уран бүтээл. Үнэхээр яг гоё тэр талын Монгол айлын тэр их амар амгалан бас үнэхээр мэдрэгдэж шүү. Тэгээд та хоёроо бас ингээд цог дуулахыг харсан бас үнэхээр нэг гоё хайр гэрэлтэй. Яг нэг гэр бүлийн хүмүүс болохоор бүр гоё ингээд мэдрэгдээд ирсэн ингээ хайрн те. За Баярлалаа. Сая харин эндээс бас нэг жоох адын асуулт төрлөө. Тэгээд босод өвөд болдог хүмүүс одоо ингээд те гар гараа барилцаал ингээд хайрлцаа гэдэг дуулахаар ихнэр нөхрүүд яад юм болоо. Харин бас нэг юм бодол төрн шүү. Жоох хардангуй гэж. ер нь тэгэл Тийм болохоор нэг хайхтар тэгж дотн бас байж чаддгүй юм болов уу гэж. үгүй тэр янз янз л байгаа. Янз янзлаас нөгөө шууд нөгөө дүрдээ ороод манай дуучид ч өөрөөсөө бас жүжиглэх уран чадвартай байгаа юм чи шууд жүжиглээл маш сайхан тэгж харагддаг шүү дээ хүмүүс чинь. Дууга Амьдруулахын тулд тэр чинь яг урлаг яваад байна л да дотор нь тий. Дуучид ч бас гайгүй жүжигчдийн ихнэр нөхрөөдтэй яригцдаг байна. Тийм Аа чилмэгчээд жүжигч чинь шүү дээ. Олон гол дүртэйсэн дээ миний дөөч. Үгүй залуу жүжигч. Тийм байдгүй хорлын гэр бүл ер нь энийг амар сайн ойлгодог хүмүүс байж ижил гэр бүл байх хөө. Би бол тийм боддгүй. За тэгээд нэвтрүүлэг маань бас өндөрлөх төгсөн байна. Тэгээд өнөөдөр бас хүрэлцэн иржтэй хайрынхаа талаар бас уран бүтээлийнхаа талаар сайхан ярилцсан хоёр зочиндоо баярлалаа. Тэгээд үнэхээр бас тууштай байвал үзэгчтэй бас тий хүсэж байгаа одоо тэр гэргийгээ болохыг хүсэж байгаа тэр эмэгтэйгээ бас ингээд өрийн болгох. Үнэн жишээ болоона. Бас чанар бай шүү бас одоо. Би одоо гараад одоо бичиж гэж бодож байна. Баахан краш руугаа тий хай. Баахан краштай. Баахан краш дээ. За тэгээд хүрэлцээрсэн та хоёртаа баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье, гэр бүлд нь хажаргал хүсье. Маш их баярлалаа. Та хоёрынхан бас ажил амьдрал бүгдэнд нь маш их сайн сайхныг хүсье. Тэгээ могоо жилдээ бүгдээрээ синийгийнхэн бүгдээрээ маш их амжилттай, олзон мөхтэй сайхан байгуулдгаа. Баярлалаа. Тэгээ шалгалтандаа тэнцээрээ. Жижиг шалгалтандаа тэнцээрээ. За үзэгчдээ бүгдээрээ өргөжтөлөн Family Health болонгаа хүлээн авч үзцгээе. За мэд эстетикийн эмнэлгийн эмч байгальмаа байна. За C1 телевизтэй хамтран арсны эрүүл мэндийн зөвлөгөө өгч байгаадаа маш их баяртай байна. Танай хамт олонд амжилт хүсье. За өнөөдөр бол үе ургацгийн талаар мэдээлэл өгөх гэж байна. За манай орон бол хуурай ширүүн хураансалтай гэдгийг хүн болгон мэднэ. Арсны гадаргуу үүнтэй холбоотойр нэлээд их гэмтдэг. Ялангуяа гар, за тэгээ нүүрний ил явдаг хэсгүүд дээр хүзүүч байдаг юм уу тийм ээ. Эсвэл одоо арсны үрэгддэг, даралтөгдөг хэсгүүд дээр ургацэг үе ургах тохиолдол элбэг тохиолддог. За энэ шалтгаан нь хамгийн гол нь арсны маань бүрэн бүтэн байдал алдагдсантай холбоотой үүсдэг. За тэгээд анзаараад байхад одоо бид нар дээр зөвлөгөө авч байгаа хүүхдүүд дээр харах юм бол ер нь ихэвчлэн эцэг эхийн хараа хяналтаас гарах тийм завсрын үе дээр одоо энэ асуудлууд нь илүү хүндэрч орж ирэх тохиолдол их байдаг. Одоо 5-аас 6 наснаас эхлээд гадаа их тоглодог тийм ээ, өөрөө бие даагаад ячдаг ээж аав нь тэр бүр одоо нүүр амыг хараад хянаад байх нь бол холдоод ирэхээр хүүхдүүдийн арьсан дээр элдэг асуудлууд илүү гүнзгий үүссэн, тэр нь хүндэрсэн байх тохиолдлууд их байдаг. За хүүхдүүдэд бол мэдээж одоо барцгар өө, ялангуяа гарын ил хэсэгч байдаг юм уу? За тэр нь ингээд юмыг ээж мэдхүү гараараа нүүр амаа орлосоос болоод одоо нүүрний бусад хэсгүүдэд одоо энэ халдварлаад барцгар өө тохиолдолч болно. За ер нь насан туршидчдэд бол ихэвчлэн хавтгай өв төрлийн юмнууд одоо их тохиолдно. Арсанд маш олон төрлийн вирусууд мэдээж одоо бид нартай хамтран байдаг. За эдгээр нь бол өвчин үүсгэх одоо шалтгаан нөхцөл нь бүрэлдээд одоо түрүүчийн хэлсэн ялангуяа энэ хуурай ширүүн хураансалтай холбоотой арсны бүрэн бүтэн байдал алдагдсан тохиолдолд арсны одоо энэ өнгө хөрсний гүн рүү нэвтэрч ороод тэндээ одоо үрчиж орширч байгаа хэлбэр нь биднэрт одоо барцгар өв болж харагддаг байна. За тэгээд ер нь бол үүний гол эмчилгээ нь бол тэр хэсгийг заавал одоо жижиг мэс ажилбарын аргаар түлж авдаг байгаа. Энэ нь өөрөө ер нь бол их олон жилийн явцтай удаан одоо ургалттай өөрчлөлт байдаг л да. Одоо 3-аас 5 жил арьсан дээрээ байсны дараачаар нүдэнд харагдах хэмжээнд тийм ээ 1-2 мм орчим томорсон тохиолдолд ихэвчлэн хүмүүс анзаардаг. Эсвэл баг гарт тэмдэрэгдэх үед л миний арьсан дээр ямар нэгэн болохгүй өөрчлөлт байна гэдгийг ер нь анзаардаг байхгүй юу. Тэгэхээр энийг бол тодорхой хэмжээгээр түлж авдаг. Тэгэхээр бид нар одоо бүрэн эмчилгээ хийхийн тулд зарим хүмүүст бол
зарим хэсгийг өвчин намдаалтгүй, зарим хэсгийг нь бол өвчин намдаалтаа хийдэг. Хүүхдэд ялангуяа авж байгаа барзгар өв болон моллюск үг авахтаа одоо дандаа өвчин намдаалттай. Тэгээд одоо эцэг эхчүүдэд нэг одоо сануулж хэлэхэд ийм арсан дээр нэм өөрчлөлт гарсан байгаа учраас авахаас өөр аргагүй гэдгийг тодорхой хугацаанд сэтгэл зүйн бэлтгэлтэй ирвэл илүү үр дүнтэй байдаг шүү гэдгийг бас зөвлөх байна. За ургацгийн төрөл бол дотроо олон янз байгаа. За ялангуяа манайханд бол одоо эрэгтэйчүүдэд одоо тосны булчирхааны ургацгууд их тохиолддог. За тосны булчирхааны ургацэг гэдэг маань одоо нүүрэн дээр ялангуяа тослог хэсгүүд дээр нь одоо тийм тосны булчирхаан томроод үйл ажиллагаа нь хит их явагдсанаас болоод томроод ингээд овоогоод тавоогоод одоо тогтчдөг тийм ээ. Энийг бол тосны булчирхааны ургацэг гэж нэрлэдэг байгаа. За ийм төрлийн ургацыг мөн одоо түлж аавна. Гэхдээ хавсарсан арьс арчилгаа болон арьсныхаа асуудлыг одоо шийдэхгүй бол энэ маань дахин гарнаа л гэж ойлгоно. Мөн түнчлэн арьсны өнгөн хэсгийн одоо ургацгууд байдаг. Ялангуяа одоо настай хүмүүс болон одоо эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн хүзүүгээр гарсан шавгар одоо тэр ургацгууд бол нэг удаагийн авалтаар бол яг тэр хэсэг дээрээ дахин гарахгүй байх одоо боломжтой. Ер нь бол би үйлчлүүлэгч нартаа 1-2 жилийн давтамжтай өөрсдөө хараад мэдэхгүй бол ирээд шалгуулад ингээд давталт хийлгээд ингээд бүрэнгүүцэд сайн ямар ч байсан ихний ээлжинд бол бүрэнгүүцэд сайн ахуулсан хэрэгтэй байдаг шүү гэж зөвлөдөг байгаа. За тэг хамгийн гол нь одоо бид нэр арьсныхаа бүрэн бүтэн байдлыг сайн хадгалж байж л одоо арьс маань эрүүл байна гэж ойлгоно. Тэгэхээр арьсны бүрэн бүтэн байдлыг хадгалах гол үндсэн зүйл бол арьсны арчилгаа байдаг. Ялангуяа манай эрэгтэйчүүдэд их анзаарагддаг л да энэ нүүрэндээ тос дүрхэн нүрээ арчилна гэдэг бол эмэгтэй хүний ажил юм шиг ойлгоод байдаг. Гэтэл үгүй эрэгтэй хүн бол бараг эсрэгээрээ эмэгтэй хүнээс илүү их одоо гадаад орчинтой харьцаж тийм ээ ингэж одоо хатуу ширүүнтэй тулж яадаг учраас арьсны асуудал нь илүү одоо өргөн тохиолдох нь их байдаг. За эрэгтэй хүний онцлог бол бас дааврын онцлогоос шалтгаалаад батгаших одоо нүүрэн дээр тослогжих асуудал их одоо тулгамддаг. Тэгэхээр энийгээ бас арчилж мэдэхгүй удаан явснаас болоод би гоо сайхнаа алдах нь элбэг тохиолдог. Ийм учраас эмчийн зөвлөгөө аваад нүүрэн дээр ямар нэгэн одоо овгор овоосон зүйл байх юм бол энийг үе байна уу, ургацэг байна уу гэдгээр эмчээр онцлуулад одоо эмчилгээ хийлгээрэй гэж зөвлөх байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. За сайн байцгаана уу. Өнөөдөр хэмжээнд та нартай амлсан ёсороо охидын дотор хувцсны эрүүл ахуйн сэдвээр ярилцахад инхүү бэлэн боллоо. Биений мэрж байгаа үед бол одоо ариун цэврийн хэрэглээ хамгийн уртдаа бол 3-4 цагаас үл илүү байлгаж болохгүй. За яагаад тэгэхээр нөгөө цусан орчин маань өөрөө нэм бактери үржих юм орчин болдог учраас ариун цэврийн хэрэглээ солих болгондоо ариун цэврийн цаасаар хуурайшуулга эсвэл одоо өөрт чинь харшил өгдөггүй нойтон салфеткаар бас арчиж болдог. За ер нь бол дотор хувцсыг 7 хоногт ер нь 2 удаа солих хэрэгтэй. Бохирдсан даруйд нь бол бас сольж хэрэгтэй тийм ээ. За тэгвэл бохирдолтой хувцс маань өөрөөсөө одоо эвгүй үнээр гарах эсвэл одоо нөгөө үнээр нь бийж шингэх үсэг замын халдвар үүсгэм эрсдлийг бүрдүүлээ явждаг. За охидын дотор хувцс маань ер нь бол цайвар өнгөтэй байвал их цохимжтой байдаг. Биений мэрж явах үедээ бараан өнгийн баг зэргийн бариу хувцс нь илүү цохимжтой байдаг шүү. За охидууд маань одоо хизээ усанд орж байгаа гэдэг нь аюул чухал байдаг. Тэгэхээр одоо усанд орж байгаа үедээ хөхөө тэмтэрч үзэж явах хэрэгтэй. За хөхөө тэмтэрч үзэхдээ энэ тэнд нь овгор зүйл тэмдрэгдэж гинүү, эмзэглэл өвдөл байна уу гэдгийг бас сайн анзаарч явах хэрэгтэй. Тэгэхээр охидуудаа ганцаараа усанд орох үеэс нь манай ээжүүд ч гэсэн энэ талын зөвлөө маш сайн өгөөд явчих хэрэгтэй. За өдөр тутамдаа одоо бие засах ялангуяа одоо шээг тохиолдолд бол манай охидууд ариун цэврийн цаасаар бэлэг эрэхтнээ ингээ сайн хуурайшуулж явах хэрэгтэй. За арчихтаа бол ингээ урдаас нь аргашаа чиглэлтэй арчих хэрэгтэй байдаг шүү. За магадгүй одоо ингээ ардаас нь урагшаа чиглэлтэй арчих юм бол нөгөө аанусны орчимд байгаа те нөгөө бичил биетнүүд маань урагшаага бэлэг эрхтнэлөө очиод өсөх замын халдвар үүсгдэг. Ер нь бол практик дээр ажиглаж байхад энэ хүтрээний өрөвслийн одоо томоохон нэг нөхцөл бол яг энэ нөхцөл болдог байхгүй юу? За дээрэс нь манай охидууд маань дотор хувцаа бас зөв угааж явах хэрэгтэй. Дотор хувцаа дангаар нь угаах хэрэгтэй. Бусад хувцснуудтайгаа хизээж холж угааж болохгүй байна те. Одоо дангаар нь одоо дотор хувцаа гараар угаах байж болно. Эсвэл одоо бөөгнүүлээд угаалгын машинд угааж болох нь байна. За мөн одоо хатаахтаа нөгөө дотор талыг нь гадна талд нь гаргаад хатааж явах хэрэгтэй. Бусад хувцуудаа ч гэсэн адилхан яг ийм маягаар хатааж хэрэгтэй. За тэгээд дотор хувцуудыг хатаалахдаа дан дотор хувц байдлаар нь ч гэсэн ингэж хатаалах хэрэгтэй байдаг шүү. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Med Estetica. Арьс гоо заслын эмнэлэг. Арьс арчилгаа бол тухайн хүний соёлын илэрхийлэл юм. За сайн байцгаана уу. Би өнөөдөр та бүхэндээ өөрийнхөө хэрэгжилж эхлээд маш их таалагдсан Английн Q&A брэндийнхаа хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүдийг танилцуулъя гэж бодлоо. Тэгээ бүр эхнээс нь яг ингээд дарааллуулаад
юу болох гэдэг нь бүгднгийн гоё дэлгэрэнгүй тайлбарлаад явъя. Хамгийн ихэнд бол миний хэрэглэдэг бүтээгдэхүүн бол энэ Q&A брендийн Oat Milk буюу крем клинсер гэж байгаа. За ер нь ийм хуурай арьстай, эмзэг хуурай арьстай хүн бол тийм хүчтэй юм хөөсөн цэвэрлэгчнээс илүү ийм зөөлөн крем бүтэцтэй ч юм уу гелен бүтэцтэй бүтээгдэхүүнүүд ер нь бол хуурай арьстай хүнд илүү тохиромжтой байдаг. Энэ нь болохоор овёсны сүгээр хийсэн ийм бүтээгдэхүүн. Арьсаа нойтон үед нь болон хуурай үед нь болон ер нь бол ингээд зөөлнөр арьсандаа пассажлах маягаар нүрээ цэвэрлж өгдөг. Тэгээ энэ нь арьсны нөхсөвийг бүглэхгүйгээр масар сайн арьсны гүнд орж чийгшил өгдөг гэсэн үг. За ингээд нүрээ уучглаа. Ер нь бол арьсныхаа чийгшлийг алдахгүйгээр нүрээ цэвэрлэх нь бол маш чухал байдаг шүү охтуудаа. За дараагийн маань хэрэглэдэг бүтээгдэхүүн болохоор энэ хүү toning lotion байгаа. За энэ бүтээгдэхүүн нь болохоор арьсыг маш сайн эрчимтэй чийгшүүлдэг учраас урчлээний эсрэг бас үйлчлэгээтэй гэж хэлж болно. Тэгээд түрхсний дараа бас тийм арьсанд нэг тийм наалдамхай муухай мэдрэмж өгдөг. Ингээл маш хурдан шингэждэг. Тэгэхээр бол арьсыг бол маш сайн чийгшүүлж өгнө л гэсэн үг. Бүтээгдэхүүн нь болохоор 70 гиалуроныг гэж явдаг. Тэгээд яг энгийн гиалуроныг хүчилтэй бол төстэй үйлчлэгээтэй. Гэхдээ 70 учраас илүү хөнгөн бүтэцтэй учраас ер нь бүх төрлийн арьсанд тохиромжтой. Одоо ингээд яхад ямар ч тийм наалцсан мэдрэмж авахгүй арьсыг олсон маш сайн чийгшүүлж өгч байна. Арьсаа чийгшүүлснийхаа дараа бол юм витамин С-тэй серумыг хэрэгэлдэг. За энэ бол угаасаа өдөр тутамдаа хэрэглэх юм бол арьсыг цайруулах, нөсөө толбноос сэргийлэх, өгшрөлтийн эсрэг гэх мэт маш олон үйлчлэгийг агуулж байдаг витамин С бол өгшрөлт болон өрөвслийн эсрэг үйлчлэгээтэй байдаг. Тэгээ арьсыг одоо гэрэлтүүлэх, чийгшүүлэх гэх мэт үйлчлэгээнүүдийг өгдөг. Тэгээд ер нь батганы дараах, сорив, сэрх нөсөө толб гэх мэт зүйлсүүдийг бүдгэрүүлж арилгахад витамин С орсон орт найрлагатай бүтээгдэхүүнүүдийг бол хэрэгэлдэг. Тэгээ ер нь бол би өсвөр насны охтуудтай арьсандаа битгий ийм амар хүчтэй химийн орц найрлагатай тийм бүтээгдэхүүнөө сонгож авч хэрэглээрэй гэж хүсэж байна. За дараагийнх нь болохоор энэ хүн чийгшүүлэх нүүрний тос байгаа. Тайвшруулж чийгшүүлэх үйлчилгээтэй давхар хөгшрөлтийн эсрэг, хүчлээний эсрэг үйлчилгээтэй гэсэн үг. За мөн Q&A брэнд нь өөрийн гэсэн одоо 3 төрлийн нарны тостой. Тэгээд энэ арийнх нь энэ тайлбар хэсгийнхний заавруудаас нь харж агаад өөртөө тохирсон нарны тосыг сонгож авч хэрэглээрэй гэж бол зөвлөж байна. Арьс арчилгааны хамгийн чухал нэг хэсэг бол яалтчгүй нарны тос бол мөн нарны тос нь болохоор одоо маш олон төрлийн эрсдлээс бидний арьсыг бол хамгаалж идэг маш чухал үүрэгтэй. Тийм учраас нарны тосыг хизэж битгий мартаарай. Би бол энэ өөрийнхөө арьсанд тохирох заалтуудыг ингэж харж агаад ер нь бол сүүлийн үед арьс маань их хуурай шиг гадаг учраас одоо юм хуурай арьсан тохирсон ч гэдэг юм уу иймэрхүү байдлаар энэ ардлынхын завраас нь ингэж харж уншиж байгаа сонгож авсан. Тийм нэг юм зузаан давхархтай болгодог. Тэр нь надад их таалагддаг. Тэгээ дээрэс нь эдний бүтээгдэхүүнүүд нь бүгдээрээ ингээд 98% байгалийн гаралтай амьтад дээр туршигддаг. Тэгээ Монголд орж ирж байгаа нь ч гэсэн яг тээвэрлэлтийн гормын дагуу орж ирдэг учраас баталгаатай гэсэн үг. Мөн Q&A брэнд нь ийм ай серумтэй. Энэ нь болохоор би яг орой унтахын өмнө хэрэгэлдэг. За тэгээд кофеинтэй ай серум байгаа. Тэгээд кофеин нь болохоор ямар ашиг тустай юм бэ гэхээр цусны эргэлтийг сайжруулдаг учраас одоо нүдний доотлын хаван, хөхрөлт, эдгээр зүйлсийг арилгахад тусалдаг гэсэн үг. Ийм уруулын ч гэсэн юм балан байдаг. Надад өнгө савлгаа амар таалагддаг. Айгу царайлаг нэг хүн хараад нэг тийм юу вэ гэдэг юм сонирхоод харахаар тийм савлгаатай. Мөн биеийн ч гэсэн арьс арчилгааны бүтээгдэхүүнүүд байдаг. Одоо гуйжуулагч, биеийн тос гэх мэтчлэн. Тэгээ миний хэрэгжилж байгаа нь болохоор энэ body lotion хэрэгжилж байгаа. Энэ тос нь болохоор бүх төрлийн арьсанд тохиромжтой, арьсыг чийгшүүлэх тийм үйлчлэгээ өгдөг тос. Шинээр туршиж үзээд таалагдаад хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн бол энэ Английн Q&A гэдэг брэнд байлаа. Өсвөр насны охтуудаа, залуу охтуудаа гэж хэлгээд арьсандаа битгий тийм хүчтэй бүтээгдэхүүнүүд хэрэгжилж арьсаа алаарэ. Зөөлөн бүтэцтэй, байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд хэрэглээрэй. Тэгэх юм бол ирээдүйд чинь маш их хэрэгтэй шүү. Баяртай.
Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Westinghouse American брэнд. Үзэгч та бүхэндээ family health буюу одоо гэр бүлийн зөвлөгөө болонгаа хүргэлээ. Тэгээд гэр бүлийн зөвлөгөөгөөрөө бид бүхэн бол гэр бүлийн гишүүн бүрт одоо эрүүл мэнд дээр одоо эрүүл мэндэд тус нэмэр болох одоо мэдээллүүдийг одоо мэрэгжлийн эмчийн зөвлөгөө та бүхэндээ хүргэдэг байгаа. Тэгээд өнөөдөр бас амралтын өдрийн хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаас байгууллагуудад танилцуулъя баялаа. За манай нэвтрүүлэгтээ манай Swiss Mongolia хамтран ажилладаг. Энэ удаагийн онцлог бүтээгдэхүүн болохоор Английн алдарт Q&A брендийн арьс болон биеийн арчилгааны тийм 3 төрлийн багц гаргасан байгаа юм билэ. За тэр багцыг болохоор AdShop вебсайтаар захиалаад үнэгүй хөрвүүлж авах боломжтой. За манай энэ бүтээгдэхүүн нь бол байгалийн гаралтай, химийн орц найрлагагүй, мөн дахин боловсруулсан сав баглаа бодолтой гэдгээр онцлогтой. Тэгээд дэлхийд даяар болохоор 8 гаруй дэлгүүрүүдээр борлуулагдаад 8.5 секунд тутамд нэг ширхэг бүтээгдэхүүн зарагддаг байгаа. Английн гол сайхны бүтээгдэхүүн тий. За тэгэхээр өнөөдөр залуучууд маань тий эрчүүд маань одоо бүсгүүчүүдэд баярлуулъя гэж бодож байвал бас тий AdShop-оос захиалаад бэлгэлж болох нь шүү дээ. Бэлгийн сэд гарсан байгаа гэсэн шүү дээ. Бэлгийн сэд. Удахгүй бас нөгөө нэг цэргийн баяр болох байгаа юм чинь заавал эрэгтэй эмэгтэй гэдээлгүй тий бүх насныхан тохиромжтой тий. Тохиромжтой бүтээгдэхүүн байгаа. Өсвөр насныхан штэ хэрэглэхэд эн чинь нөгөө янз хөл урднаас ярьжсэн тий. Спиртийн агуулмж байхгүй. Айгүй өндөр айгүй зөөлхөн гоё байгаадсэн тий. За тэгээд та бүхэн маань Q&A захиалаад одоо бүсгүүчүүдэд баярлуулаар. За мөн бас одоо бид бүхэнтэй бол одоо 130 жил гэдэг чинь одоо урт хугацаа шүү дээ тий. 130 жилийн одоо энэ түүхтэй захиргааны барааны брэнд Westinghouse маань хамтран ажиллаж байгаа. Мөн Medisteric Beauty Clinic хамтарч ажилладаг. Манай Medisteric Beauty Clinic маань болохоор арьс гооцлын эмнэлэг байгаа. Мэсгүүгээр хүний арьсанд тулгарч байгаа бүх асуудлуудыг эмчилж өгдөг тийм эмнэлэг байгаа шүү. За ингээд үргэлжлүүлээд стилист Дарьягийнхаа зөвлөгөө болон хүлээн авч үзье. Сайн бацгаана уу, стилист, мейкап артист Ариун Зул байна. За өнөөдөр би та бүхэндээ хувцсны шүүгээгээ хэдүүлээ хэрхэн цэгцлэх вэ гэдэг талаар зөвлөгөө өгөх гэж байна. За бид бүхэн хамгийн түрүүнд мэдэх ёстой асуудал бол мэдээж өөрт тухгүй санагддаг хувцас хэдүүлээ шүүгэнээс аваад ер нь бол хайнаа, хүнд өгнөө тий. Хоёрдугаарт хэдүүлээ одоо хүний өгсөн биелэг одоо маш их шүүгэн дотор бас хадгалаад байдаг юм байлээ. Бүсгүүчүүдийн маань одоо хувцсны шүүгэн очиж цэгцэлж өгөх үйлчлэгээ ингээ хийж хахад өөрийнх нь стил, имиж, амьдралынхын хэв маягт нь тохирдоггүй, найзуудынхаа өгсөн, тэ хамаатан саданд дүүнрийнхаа өгсөн одоо өөрт нь зогтдоггүй өнгийн, эсвэл амьдралын хэв маяг дээр одоо ажил хэрэгч байхад чинь спорт, одоо малгайтай цамц гэдэг ч юм уу тэ өгсөн, тэрийг нэг л удаа өмссөн, тэгээд жилд авч хадгалсан. За нэг жил болоод огт өмсөөгүй бол хувцсны шүүгэнээсээ аваад ерөнхийдөө бол салах ёс гүйцэтгэх хэрэгтэй гэсэн. За 3 дугаарт засандаа энэ хувцас надад томдсон доо тий одоо жишээлбэл юу гэдэг ханцын урттаа, өмдний төрийн урттаа гэд эсвэл одоо юу гэдэг эндээ тэндээ урагдцсан тий тэгээ энийгээ засварт өгөндөө гэж бодож хадгалаад бас жил болсон хувцас байх юм бол түүнийгээ бушуухан шиг яг санаж байгаа дээрээ маргааш нь очиод засуулна аль эсвэл ерөөсөө модон гэх юм уу те тренд нь хоцрогдоо явчихдаг учраас магадгүй та жин нь хасагдаад эсвэл нэмэгдээ явчихдаг учраас энэ хувцаснасаа бушуухан салах хэрэгтэй байдаг гэсэн. За дөрөвдүгээр талхлаар бид бүхэн дандаа юбг өмсөх дуртай мөртлөө джинсэн өмд тутаа хувцсны шүүгэн дотор хадгалаад нэг өдөр өмсөндөө гэд байлгаадах юм бол ингээд тэр нь дор хаяж 6 сараас 1 жилийн хугацаанд одоо таны хувцсны шүүгэн дотор байгаад байгаа бол таны өмсөхгүй хувцас байна гэсэн үг. За дараагийн бид бүхний мэдэх ёстой те хувцсны шүүгэн дотор байгаад хэрэггүй хувцас бол турхаараа өмснөө гэж хадгалаад идэх хувцастай. За ялангуяа төрсний дараа эмэгтэй хүмүүсийн те хувцаслах хэв маяг нь өөрчлөгдөх тухайн сэтгэл зүгээсээ болоод шал өөр болох тохиолдол байдаг авдаг хувцсны сонголт нь. За хоёрдугаарт яаж ийн биеийнхэн жин дээр өрсөлт гараад ирсэн. Энэ нөхцөл байдал за би ястай нэрэ буцаал төрснийхөө дараа те эргээд нэг хэвэндээ очиж та хуучин одоо Ариун Зулийнхаа олж авна да те яг тэр үедээ би энийг өмсөндөө гэл бүр тэр хувцсыгаа байлгаал идэг. Тэгээд тэр хувцас хамгийн гол нь яадаг гэж харах тоолондоо бид бүхэн сэтгэл санаагаар ундаг байхгүй. Хараад л өмсөндөө гэж бодоод хадгалаад идэх хувцснууд бид нар тэр одоо ирээдүйн түгшүүр айдас гэдэг зүйлийг өгчөөд энээсээ болоод бид бүхэн сэтгэлээр унаад байдаг гэсэн үг байхгүй юу. За хизээ энийгээ өмсөндөө энэ болтол би одоо яана да гэд. Харин бид бүхэн яах хэрэгтэй гэдэг хамгийн чухал зүйл юу вэ гэхээр яг одоо өөрийгөө байгаагаар нь хайрлах тийм ээ. Би яг одоо ийм жинтэй байгаа.
одоо өөртөө мотивац өгж ийн гэж одоо л тэр хувцас байлгаад байдаг байхгүй юу. Гэтэл яг үндэ мотивац гэхээсээ илүү бид бүхнийг маш их төгшөөртэй би юм болж чадахгүй бол яана гэх мэтлээ айцыг өгөөд идэг гэсэн үг. Бүр далд хумсарт тийм ээ. Тэгэхээр сэтгэл зүйч нарын хэлж байгаагаар бол ийм судалгаа хийдэг шүү. Тэгэхээр өөрийнхөө яг одоо байгаа биеийн жинд тохирсон хувцснуудыг хувцсны шүүгэн дотор байлгаарай. Яг одоо тухтай мэдрэмжийг төрүүлж байгаа хараад урам авдаг, гоё харагддаг, сайхан материалтай, чанартай хитгэн ширхэг хувцастай байвал танд үнэхээр одоо тий сайхан мэдрэмж хувцсны шүүгээ тань өгнө. За ингээд манай өнөөдрийн маань дугаар энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд RS Beauty гэдэг миний доор харагдаж байгаа пэйж л ороо та бүхэн өнгө, хувцаслалт, нүүр будалт тийм ээ. Face бие анализийн талаар дэлгэрэнгүй видео бичлэгүүдийг үзмээр байвал зочлоод үзээрэй. Ингээд нэвтрүүлгийн туршид хамт эсгэж та бүхэндээ маш их баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Westinghouse Америк брэнд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Swiss Mongolia. Дээд сортын орц найрлага 2 дахин их тун. Амралтын өдрийн Weekend Vibe нэвтрүүлэгтээ мань хамт байсан та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн дугаарт маань маш гоё хөөхөн урлагийн хосууд маань оролцлоо. Тэгээд манай Чимбаах маань надад баярын мэнд хүргээд гоё нагж шаардлагатай танд бас маш их баярлалаа. Амттай байсан мэт. Амттай л. Амт гэж банли. Тэр чинь гол нь амтандаа ч биш одоо би нэг хайхтар шараад байгаа даа гэж манай нөө хамтран ажиллагч Westinghouse-ийн тэр тосгоо агаараар шаргаж хараад тэгж гоё шараад байгаа шүү дээ. Тэгээд манай эзэгтэй нэр бас бид хоёроос өөр өөртний дугаарууд дээр зөндөө хэлж ирсэн те манай Westinghouse-ийн онцлог бол одоо галтгоонд одоо өнгөөр маш гоё гоё өнгүүдтэй надад өнгнүүд маш их таалагддаг. Тэгэхээр тэр өнгөнүүдээс та бүхэн бас сонголт хийгээд бас галтгоогоос чимэглэх боломжтой шүү манай гэрийн эзэгтэй нэр. Мөн Swiss Mongolia маань хамтран ажиллаж байгаа. За тэгээ Медистерик Beauty Clinic Арсгоо заслын эмнэлэгтэй бас хамтран ажиллаж байгаадаа баярлалаа. Тэгээ өнөөдөр нэвтрүүлэгтээ хамт үзэж та бүхэндээ баярлалаа. Амралтын өдрөө за бас Мартин амнаа. Сайхан баярлалаа манайхаа. Баяртай.